сар болж хүүтний улирал ойртож байгаа ч самарт явж байгаа иргэдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Газар тунсан самрыг түүгээ зогсохгүй модонд байгаа борхоцоонуудыг хүртэл хүчээр мундаж унгаан авч байгаа нь даанч харамсалтай. Өнөөдөр манай сурвалжлах баг богдуулын ингэрт самар түүдэг хэсэг бүлэг хүмүүсийг олсон юм. Чухам эдгээр хүмүүс юу ярьсныг ярилцлагын төврөөс хүлээн авч үзсэн үү? Ярэмээр өгөхгүй гэдэг юм шүү. Энд ах нь одоо ирээд 2 жил болж байна. Баатгүрийн арга санаа ерл байхгүй. Эндээ өвлжөөд эндээ байх тухтай байдаг. Намардаа энэ самарчт маань ирээ самраа авна өвлдөө эндээ би чинь ичин хавардаа хэдэн унсан бугын ивэр авна зундаа хэдэн жимс нагаалт үүд юм да. Их ч одоо мэдэхгүй. Манай дүүл одоо зүгээр ахаар самранд явтаа гэж аваад ирсэн намайг. Одоо энд хөлдөж өгөх гээл, даарж өгөх гээл ямар сайндаа ингэ зогсож явах вэ их ч одоо. Их ч одоо 3 хүүхэдтэй. Манай том охин саяны хүнтэй суугаад жирэмсэн болсон. Хүүхдэн төрсөн чинь нөгөө нэг юм хаяа авцсан. Одоо ингэ их ч 4 хүн тийж гэн. Одоо 3 хүүхэд бай. Одоо нэг няраа байна. Одоо энэ эдээгээ тийжихгүй л их ч яаж амьдрах юм бэ? Захаасаа хөөгдсөн төрөөсөө төлж чадхаа байсан. Одоо хүн юм бодолтож авах байсан. Их ч ямар Төвтөд ингээд мод дотор самар ингээд түүгээ явж явах үед хүнд нөхцөл байна. Их даарж, их зовж, их ч нь бол уг нь олон жил зах дээр 8-аас халуун үтнийг даана л та. Тэгтээ самар бол арай хитрхи юм байна. Тэгээ бид хоёр чинь зүгээр л ихгүй. Энд сууж байгаа ах хүүчүүд 2 шуудаа самар өгөө та хоёрыг хичээж гээл оролт нь барин ер нь асуудал ихтэй юм байна. Одоо та хэдийн машин суугаад их чинь явъя. Амралтанд байгаа юм шиг сайхан байна өө хэдэн хүмүүсийн хоолыг хийж өгөөд байна гэтгсэн. Байхгүй тийм байхгүй. Ядарчин зовторчин одоо. Тэгээ ядардаг юм уу? Ядрахаар янз бүр юм харагддаг юм уу? Тийм модон дунд чинь нэг орой би засах гад гарсан чинь тэр модны цаана шаркав игээ дууцаа дундгийн. Тэгэхээр энэ одоо арчих саасгал болсон бахтаа гэж одоо хэрдэн баргацаа аваад хэдэн мөчөр аваад яваад очиж байхгүй. Тэгээд яаш энэ одоо хаач ч вэ хүнээ тоглоод байгаа бахтаа гэж бодоод байжсэн чинь майхан руу эргээд харсан чинь шаркав игээ наа хаачих чам бэ. Тэгээ би чинь палгаа зүрх салганаа тэндээ тэгээд ухаалтал болсон. Юу болсон юм санахгүй. Тэгээ өглөөс ирсэн чинь дэстэ нөгөө самарнд явдаг хэд чинь дэстэ өшгөлж үсэрэгэл энэ маа авгаа хин авчирсан юм бэ. Юу ч хийхгүй мó хоолнээс хоол амтгүй байна гэл хүмүүсийн байгальд хаарг. Байгалийн шиг авахд бас учиртай гэж би боддгийн. Би одоо энэ хүмүүст одоо үлгэр домгийн юм ярьж айлгаж ажил энэ хүмүүс арай гайгүй хандж байгаа энэ байгальд. Тэрээс гэвэл намайг байхгүй байсан бол энэ модыг чинь тайраад самрыг аваад модын зарна гэж ярьж байгаа. Намайг байхгүй байсан бол энэ ууланд энэ мод үлдэхгүй. Тэс өдрүүгээ чиний одоо заалгах жах шиг байна дөө надаас. Игээ улаанаг явъя гэж хилцаад юм да хүүртэй. Энэ самарчтан тэгээд өстой айгу дээрлэх үү. Улаанаг анх удаа ирсэн гэд мод руу авируулчихдаг юм. Нөгөө нэг тэнийг юм ангирч авираад модноос модны ороо сармагч шиг дүүлж өсөрж байгаа. Өчигдөр тархиараас тархиа хагалж байгаа. 4-5 оны өмнөөс 2 юм хоорондоо зодтол сүхний бүксээр тархиун зохио хаглаа ийцсэн. Тэгэл хоорондоо нэг мэдгэдэл тэрвэрлэлцэн архи уцаа хаанаас архи болж угаад байгаа энэ уулын мухарч өстой мэдхгүй их чинь өстой зотарж байна. Одоо та нарын машин суугаад яваа. Та нар ихгүй л их чинь одоо яаж явах юм бөөм. Их чинь өстой уулнаас уруудаал нэг удаа явж игс чи буцаагаад энэ отог дээр өрөөд ирс төөрч. Тэгсэн чинь улаанаа чи намайг барьж авал өстой амьдралыг хоёулаа босгочиж амттай чи юм зүхтлаа барьлаа гэ намайг чинь энд нүдээ зодоод. Их чинь болохоор барайны шилтээ өгөрцөө агалцсан шүү дээ. Одоо их чинь бодсон. Ерөөсөө явж очиод одоо дахиж тэр зах мах тэр түрээсэн мөрөөс ихтэй тэрийг даврахгүй ерөөсөө. Shopzig гэрэгэцэг имэн гэдэг юм онлайн дэлгүүр хийдэг юм байна. Гэрэгэгээд аппликейшн байдаг. Тэр дотор хүртэл байдаг юм байна тэр дэлгүүр нь. Тэгээ явж ороод би одоо бараагаа өгөөл дандаа үндэсний бараанууд юм байна Монгол. Их чинь энэ авчирсан хэдэн самраа брэнд үүсгээл тэнд нь тавиал тэгээ заруулчих юм байна. Тэгэхээр миний самарны зургийг аягүй гоёор авч өгөөл тэгэл түрээс мөнгө гэхгүй тавиал хүн худалдаж авах юм бол тэд 5% л авдаг юм байна. Яашиг одоо тэр нь амар их чинь одоо явцаа одоо гадаа зогсоод зарн марн одоо худлаа ядарж гин одоо. Хэрвээ та Гэрэгэ шоп дээр бараагаа барилуулахыг хүсэх юм бол Гэрэгэ шоп пэйж рүү мессенжерээр бичиж холбогдох, аль эсвэл 77 77 37 73 гэсэн дугаар руу холбогдох, аль эсвэл хотын төвийн аюу тааврын 12 дагвардаж цахим дэлгүүрээ нээгээрэй. Харин Гэрэгэ шопор хэрхэн үйлчлүүлэх вэ гэх юм бол Shopzig Гэрэгэ CGM гэсэн сайт руу орох болно. Аль эсвэл Гэрэгэ аппликейшнийг татаад орол илүү амар гэдэг шүү манайхаа. Шарков ч анх намайг чинь энэ дагуулж ирэхдээ ихчээ та пүрүүстэй болно штэ. 2 сар гүричхээ гэдгсэн байхгүй. Их чинь одоо энд ирээс цар гараа болж байна. Үүний тэр хаавэсэн тэр пүрүүс ихчт нь одоо энэ өөрийн мэдлийн 3 шуутай л самар. Одоо энийг л нэг яаж ч явах шиг нэг мөнгөн төргий даа л гэж бодож байна. Энэ Шарков нэг юм бодоод байлээ тэр Гэрэгэ шоп гинөө. Тийшэнд нь самраа тавина ихчээ. Тэгэнгүүт тэд нар сайхан зараад өгнө. Онлайн шоп гинэ тэр нь.
Монголын үндэсний юмнууд ларгадаг гэж хэлээ тэр гэрээгээ шоп дээр нь. Тэрэн дээр нь игээ дүү хоёрын самарыг зарна гинэ. Тэгээд тэр гэрээгээ шопоос нь самрын маань одоо тэгээ аваарай л гэж хэлээ да. Одоо Шарков явж байгаа бол би ч одоо явъя да одоо тэгт. Хоолонд ч одоо дүүрч одоо явхад өхөр тугал хоёр нийлэх хамаахгүй гэдэг шиг одоо эдний хоол одоо надад ямар хамаатай юм. Одоо явъя зүгээр. Гатан дээр хотгөрөө орох бодол байхгүй. Надад тэнд амьдрал байхгүй. Хүмүүс намайг харах юм бол нэг юм аригчин л гэж харна. Харин байгаль намайг хүнээс илүү намайг харилдаг. Тийм учраас ч би байгальдаа байсан эндэл байгаа дуусна даа гэж боддгийн да. Харин энэ авгааг л аваад үлдчихийг бодоод байгаа. Явна гэдэг. Эцсийцтэй хүн байгалийн та хүн нүцгэн ирдэг нүцгнэрээ л буцдаг. Тийм үү? Ярьж байгаа яриа үйлдэж байгаа үйлдэл хоёр нь зөрчилдөд байгааг яах вэ? Үнэхээр мэдэхгүй анх удаа ирсэн үү? Аль эсвэл өөрийн буруутай үйлдэлээ бусдад нялцааж байна уу? Хариултыг үзэгч та бүхэн өгнө үзье. Өнөөдрийн сурвалжлагыг дэмжиж ажилласан Гэрээгээ шоп байлаа. Баярлалаа. Баяртай.